Залхуу байдлаа давж гарахгүйгээр бид бүхний амьдрал ерөөсөө өөрчлөгдөхгүй. Залхуугаа давж гар. За залхууг давж гарах та бүхэнд өгж байгаа гол зарчим бол ерөөсөө өглөө 1 цагт босох, орой 1 цагт унтах. Яг тогтсон цаг. Өглөөнийхөө нойрог давж гарахын тулд ерөөсөө яах ёстой вэ? 5 4 3 2 1 гэж тоолоод шууд босно. Сэтгэл зүйн цаг хугацаа гэж байдаг. Сэтгэл зүйн цаг хугацаа буюу энэ хүний сэтгэл зүй, хүний энэ эго чинь ингээд хүнийг дандаа хойш нь татдаг. За чи одоо унтчих. За одоо нэг 5 минут унтчих. За одоо нэг 10 минут унтчих. Гэсээр гал та нар 5 цагт босох байсан бол 6 цаг болоод тэр нь бараг 7 цаг болоод хойш оцорд. Залхууга сэтгэл зүгээ давж гарна гэдэг бол шууд үйлдэл хийх хэрэгтэй. Шууд хийн гэсэн бол шууд үйлдэнэ. Гэхдээ тэрийг бий болгохын тулд бас орчин нөхцлөө бэлтгэх нэг чухал. Одоо ингээд өглөө босоод дасгал өдгөө хийх нь тодорхой байгаа ч гэсэн дасгалынхаа хугацааг бэлдэг байх юм бол дахиад тэгэл хайрын цаг хугацаа алдна. Тэгэхээр залхууг давж гарна гэдэг бол тодорхой байдлыг чухал. Маргааш яг юу хийх чинь өдөрөө цаасан дээр чинь тодорхой, өмсөх хувцас нь тодорхой, уух ус нь тодорхой ингээд бэлтгэсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд өглөө бослоо асуудалгүйгээр ажиллаа хийгээд бүх зүйлээ сайхан зохицуулаад суралцах юм боломжтой байдаг.